төмөр хийцийнхаа үйлдвэр дээр одоо хүрэлцэн ирсэн байна. За энд бол одоо маш олон зүйлийн одоо гашаанууд хийгдэж байгаа юм байна. Квадратаар хийсэн энэ болохоор бог бодын холимог хашаа гэж явж байгаа. Хан ямаагач хаш чинь нөхөр одоогооч хашаад ингээд яачих ингээд 2 3 төрлөөр ашиглах тийм зорилттой хашаа байгаа гэсэн үг. Төмөр нэмэрх тусам үн арай жоохон доошоо буун, төмөр зузаарах тусам үн дээшээгээ өснөд ерөөсөө ийм л ялгаатай байдаг. Бас насжилтын хувьд ялгаа гарна. Насжилтын хувьд маш өндөр ялгаатай. 14-ийн харьцаатай хэмжээтэй сарвч байхгүй. Чинь болохоор ингээд 2-2-ийн харьцаатай ингээд хийгдчихэж байгаа ингээд нэг хавтангаар гэсэн үг. Тэднийгээ ингээд бүгдийг хооронд нь угсраад энэ 14-ийн харьцаатай одоо ингээд өвлжөө сарвч маань бий болж байгаа гэсэн үг. Энийг ингээд нэг нэгээр нь салгаад яг нэг портер ачаа болгоод ачаад аваачих боломжтой гэсэн. За үний хувьд гэх юм бол манайх ерөнхийдөө нөгөө үнэн дээр оюун гатан нөхцөлийг бий болгох гэж хичээл зорж байгаа. Энэхүү сарвчийг 2-3 хүн 20-30 минутанд мөн адуу өгөхөр богводын хашааг 5-10 минутанд барьж босгох боломжтой юм. Ухаалаг хэрэглэгч малчин таавхан маань өөрийн хөрөнгө мөнгө цаг хугацаа хэмнэн хашаалжуулах бүхий л төмөр хийцийг төмөр хийцээс захиалах боломжтой юм. Бороо ус мусанд ингээд тугалын доотлол ингээд нуул ингээд шалбаагийн болчдөг. Энэ хашиг зүгээр хажууд нь өргөөл зөөгөл тавьчихна. Тугалаг хэлэхгүй хоньны гашаагаа ч гэсэн ингээд хоньны гашаагаа ч гэсэндээ ингээд хэлбэр ингээд зөөгөл тавьчихна. Энэ маш том давуу тал байхгүй.